for the other half of the sky. Yoko Ono Хирошима хотын 3 жилд нэг удаа ологддог урлагийн шагналаар шагнагдах болжээ. Хирошима хот Yoko Оног урлагт оруулсан хувь нэмрийн төлөө шагнахаар болжээ. Ингэхдээ тэд Yoko Оногийн их тайвны төлөө оруулсан хувь нэмрийг онцолсон байна. Хирошима хотын орчин үеийн урлагийн музейн хэвлэлийн мэдээнд Ono нь чиг хандлагыг тодорхойлох урлагийн санаачлагч байснаас гадна зураачаас илүүтэйгээр амжилтыг хөгжим найруулагч, зохиолч гэдгээрээ авсан гэж өгүүлжээ. Yoko Онод шагнал гардуулах ёслол 2011 оны 7 дугаар сард болох юм а. Let me